50 жилийн түүхтэй Дархуул аймгийн Зулцгийн гол хүүхдийн зослон энэ зуны нээлттэй хийлээ. Эхний ээлж тэгш оролцоо төвийн бүсийн цугларалтаар эхэлж Сэлэнг Дархуул аймгаас нийт 300 гаруй хүүхдүүд амархаар цуглжээ. Нэгдүгээр ээлжээр олон улсын хүүхдийн зослонд багшлсан туршлагатай шилдэг 8 багшийг урьж хүүхд төвшлийн хөтөлбөрийг зохион байгуулж байгаа юм. Багш нар хамгийн их амрагчтай олон улсын хүүхдийн найрамдал цогцлбор сансар зослонгуудад 3-9 жил ажилласан туршлагаа Зулцгийн гол зослонгийн багш нартай хуваалцаж байна. Дархуул аймгийн Зулцгийн гол зослонгийн 1-р ээлжинд бол манай яг Монголын нийт зослонгуудаас 8 гаруй зослонгоос цугласан бүлгийн удирдагч нар бол ажиллаж байгаа. За бүлгийн удирдагч нар маань мэдээж 8 гаруй зослонгоос ажилласан учраас өөрөөсөө гэсэн туршлагатай. За тэгээд энэ ээлжийн онцлог нь бол одоо яг бага нас байгаа. Тэгээд бага насн дээр бол илүү одоо нөгөө нэг гэртээ очиод яг хүүхдүүд яг яаж том одоо байх хэвтэй, тэгээд биеийг хэрхэн зөв авч явах хэвтэй. За гадуур олон нийтийн газар ямар байх хэвтэй гэдгийг бол одоо багаас нь бол зослонгоос хамгийн анхны гарааг нь тавьж хамтдаа эвлэлтэнд нэгдэж одоо бага насны хүүхдүүд чинь хоорондоо жижиг зүйлээр ч гэсэн муудалцдаг ч юм уу тийм асуудлууд бол байдаг. Тэгээд тэрийг нь бол одоо засах. За тэгээд бус талаар нь одоо спортын чиглэлээр ч юм уу, урлын чиглэлээр илүү төлхөө хөгжүүлэх. За тэгээд илүү одоо нэг хүүхдүүд мэдээж одоо хүчний ч юм уу тийм тэмцээнүүдээс илүү одоо IQ шаардсан тэмцээнүүдийг ч юм уу илүү хоорондоо нь явуулж өрсөлдөөнтэй одоо байдлаар байлгах. За цаашлаа бие даацрах зэрэг онцгой ер нь бол хөтөлбөрүүдийг бол бага насны хүүхдүүдээр бол хэрэгжүүлж байгаа. За Зулцгийн гол зослонгийн бол багш нар бол байгаа. Тэгээд урьдчилан жил ажиллаж байсан багш нар за мөн энэ жилээс бол ажиллах багш нар бол байгаа. Тэгээд бидэртэй мэдээж одоо хөтөлбөрөөр хоорондоо солилцоод бүлгийн ажил болон бүлгийн ажлыг хэрхэн явуулдаг. За тэгээ насны онцлогтон тохируулж харьцах гэдэг ч юм уу. Тэртэл дээр бол туршлага солилцож энэ ээлж өрөөнд бол илүү онцлогтой явж байгаа. Зуслан дэнжин шинээр задгаа театр сагсан бөмбөгийн талбайг ашиглалтад оруулж эрэлтүүлэг амрах байрыг шинжилэн засварласан байна. Ээлжийн тухайд анимд дурлагсад English Camp, Эрдэмтэн Нада гэх мэт өөр өөрийн онцлогтой нийт 8 ээлжийн хүлээн авахар төлөвлөд байна. Энэ ээлж болохоор онцлог нь болохоор 5 хоног ингээд төвийн бүсийн цуглалт гэдгээрээ одоо онцлогтой байгаа. Энэ жил ерөнхийдөө манайх Зулцгийн гол зослондоо шинээр сагсан бөмбөгийн талбайг ашиглалтанд оруулсан. За мөн дээрэс нь задгаа театрыг ашиглалтанд оруулсан байгаа. За тэгээд өөрийнхөө дотоод нөөц одоо хөрөнгөө болцоогоор гэрэлтүүлгийг хийсэн байгаа. Бүрэн шинжилж дууссан байгаа. За эдгээр одоо шинээр ашиглалтанд орсон талбай задгаа театр болон хөл бөмбөгийн талбайдаараа одоо хөтөлбөрүүд маань явагдаж байгаа гэсэн үг. За хүүхдүүдийн амрагч байруудыг ерөнхийдөө тогтмол ер нь бол жил болгон шинжилэн засварладаг. За энэ удаад ч гэсэн энэ жил ч гэсэн бас засварлан шинжилсэн байгаа. Тэгээд яг энэ хүчин чадалтай 100% ажиллаж байгаа гэсэн үг. Дархуул аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын өршлийн газрын дэргэдэх Зулцгийн гол хүүхдийн зослонгийн бүртгэлийг дараагийн ээлжээс эхлэн цахимаар хүлээн авдаг болохоор бэлтгэл ажлыг